Монголын бүх цаг үеийн хамгийн шилдэг үлгэр домог. Тууж гэж хэлж болох үс Гисэр туйлын голдуур хаан хормостын хүү Гисэр. Намайг танилцуулах интроны дараа. Хин ялахгүй энэ чин кринчит хэлэх алахгүй үгийн амны рэпер биш хин ялахгүй удай сүлээрэ ийц хин ялахгүй Ахиллесийг мэдэхгүй хүн гэж хаврыз. Түүний яг жинхэнэ дайч нь эсвэл зүгээр үлгэр домог гэдэг батлагдаагүйч зарим их сурвалжуудад үнэхээр л тийм дийлдэшгүй чадварлаг дайчин байсан гэж гардаг. Ахиллесийг ихэнх хүмүүс Трой киногоор нь мэдэх бах. Гэхдээ тэрээр аль дээр үеэс л Грекийн домогт өөрийгөө мөнхөлдсөн дүр юм. Грекийн домогт Ахиллес нь хагас бурхан бөгөөд ээж нь багт нь өсгөнөөс нь бариад Стикс гол руу дүрсэн учраас бүхэл бие нь өвшгөн мөх болж ус руу ороогүй өсгийн хэсэг нь л энгийн хүн шиг үлдсэн гэж үздэг. Энэ домогоос улбал шагааны хойд хэсгийг Ахиллесийн ширмэс гэж нэрлэдэг болсон гэж ойлгож байна. Харин Гисрийн үед гэвэл тэр жигтэй үлгэр зохиомл дүр учраас миний одоо ярих фактуудыг битгий нэг логикоор авчицээрэй, окей? Үлгэр гэснээс хүүхдтэй уншиж өгөх. Эсвэл уншуулах үлгэр хайж байгаа бол би өнөөдрийн бичлэгийн спонсор 7 сургамжит үлгэрүүдээс бүрдэх айн хүрээний 7 үлгэрийг санал болгож байна. M+ аппликейшн татаад ердөө 2000 төгрөгөөр энэ сонирхолтой үлгэрийг уншаарай. Зяг тэгэхээр Гисрийн талаар товч хэрвэл муу бүхнийг дарахаар хан хурмсны хүү хүний ертөнцид мэдлж байгаагаар эхэлдэг бөгөөд төрхөөсөө л ахуулаад янз бүрийн дайчид житгүүр шалмуудтай тулдаж эцэстээ 30 баатар 300 хушууч 5 хатантай болоод дуусдаг. 3 настайдаа шар өхрийн чинээ том огтно. 4 настайдаа өдөрт 100 хүн амьтан иддэг 7 ширхэг мангасыг ганцаараа ялсан гэх мэт. Туйл дээр түүний ямар хүчрхэг болохыг хангалттай харуулдаг. Гисэр дайснаа дарж явахдаа ихэвчлэн хүчээр бус арга залмих ашигладаг нь түүнийг нэлээд толгойтой нөхөр гэдгийг батлана. Зяг тулаанд орцгоё. Ямар ч бод амьдрал дээрх хүнийг үлгэр домгийн дүртэй толдуулах нь шодрогш учраас би Трой киноны Ахиллес биш Грекийн домог дээр гардаг Ахиллесийг сонгож авсан шүү, окей? Ахиллес нь амьдралдаа нэг ч халз тулаанд ялагдаж үзээгүй маш чадварлаг тулаанч бөгөөд хагас бурхан учраас үлэмжих хүчтэй гэдэг нь ч ойлгомжтой. Тэрээр тухайн үеийнхээ хүндрэлтний хамгийн шилдэг тулаанч Хекторыг ямар ч шарахгүйгээр ялдаг. Түүгээрч зогсохгүй. Би түүн шиг 20 Хектор байсан ч ялах байсан гэж флексддэг нь. Үнэн үү худлаа юу гэдгийг мэдэхгүйч энэ Хектор гэдэг байгаа нөхөр нь мөн л Грекийн домогт гардаг учраас Трой киноны Хектороос хамаагүй хүчтэй нь ойлгомжтой. Харин Гисрийн 30 баатрыг 20 Хектортай харьцуулбал хамгийн түрүүнд Гисэр 30 баатараас хүчтэй байж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Хэдийгээр тодорхой баталгаа зохиол дээрээ гардгүйч бүгд Гисрийг хүндэлдэг учраас хариулт нь магадгүй юм. Тэгвэл дараагийн асуулт нь хэдийгээр Грекийн домог дээр хүчрхэг Хектор байсан ч гэсэн Гисрийн 30 баатартай энэ зэрэгцэж чадах уу гэдэг асуулт. Зохиол дээрээ Гисрийн 30 баатрууд тусдаа хамгийн багадаа нэг түн буюу 100000 цэрэг алж чадхаар хүчтэйгээр гаргадаг. Хектор байтгаа хагас бурхан Ахиллес ч 100000 цэрэг ганцаараа ялж чадах хэсэг нь эргэлзээтэй. Хүч чадлын үед Гисэр илүү гэдэгт би бараг л 100% итгэлтэй байна. Ахиллес үнэхээр уулын чиний хэмжээтэй барыг ганцхан дайрал дээр устгаж чадах уу гэвэл Ахиллесийг харин хэр ухаалаг гэдгийг сайн мэдэхгүйч Гисрийн залмих илүү гарнуул гэхээс дутхгүй гэж бодож байна. Одоо Ахиллесийн ганц давуу тал гэвэл өвшгөн мөнх биеийн л үлдлээ. Гэхдээ Гисэр бараг л өвшгөн мөнх гэж хэлж болох үс 15 толгойтой нанд улам хаантай тулдаж байсан. Тэр нь бүр Ахиллестэй яг адилхан ганцхан талдаа л сул талтай. Тэр эсгэрмэл дайруул өхнө. Гисэр Ахиллесийн сул талыг 3 их эмэг хийхээсээ хийн даваад олцдггүй юм бол сул талыг нь олтлоо яхаа тулдах л ах. Мөн Ахиллес үнэхээр өвшгүй юу гэдэг эргэлзээтэй. Түүний хөлийг энгийн хүнийг шиг эмзэг гэж үзлээ гэхэд энгийн хүн ч өсгөргүй ганцааруулаад өгөхгүй. Яг уу Парисын харавсан сум хортой байсан гэж хэлдэгч хорн биеэр дарахтлаа утгах нь ойлгомжтой. Мөн Грекийн домогт бол хүмүүсийн ихэнх хорнууд хагас бурхад болон бурхтууд зүйлчилдэггүй. Тэгэхээр энэ домог бол нөл логик ялтаа гэсэн үг. За угаасаа л домог штэ. Бас мартах шахлаа.
Зарим номгууд дээр Ахиллесийг ягч хөлнөөс бусад гэсэн нөхшгүй биш. Зөвхөн өөрөөсөө хүч муутай дайснуудын сэргээлийн чадвар нь ажилтдаг гэж гардаг. Өөрөөр хэлбэл Зевс, Посейдон, аль эсвэл гисэр шиг өөрөөс нь хүчтэй дайсны эсрэг Ахиллес хөвшгүй мөх биш болно гэсэн үг. Гэхдээ энэ тулаанд гисрийн алах магадлал бараг л 100%. Not fascism, just a fact. Яа. Гэхдээ ер нь л энэ бичлэг зүгээр л гисрийг танилцуулах зорилготой байсан учраас албаар жоохон сул өрсөлдөгч гэхдээ яг зүгээрээ зүгээр. За тэгэхээр энэ цуврал дээр үлгэр домгуудын дүрүүдийг тулдуулах хамгийн асуудалтай нь. Жишээ нь энэ бичлэгийг үзтээ.